Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ манай Syndicate Talk Exclusive нэвтрүүлгийн маань шинэ дугаар эхэлж байна. Тэгээ энэ удаагийн дугаараар бид нэр Mobicom корпорац дээр хүрэлцэн ирээд дээр Mobicom корпорацийн гүйцэтгэх захирал Курошима сантаа ярилцлага эхлэж байна. Тэгээд миний урилгыг хүлээн авч ярилцлага өгч байгаа танд баярлалаа. Намайг нэвтрүүлгийн зочноор урьсан танд баярлалаа. Баг зэрэг сандарч байна. Гэхдээ таны нэвтрүүлэгт орж буйдаа баяртай байна. Та Монголд ажиллаад багагүй жилийг үдлээ. Монголд ирж ажиллаж амьдрах шийдвэрийг хизээ хэрхэн гаргаж байсан бэ? Одоо Монголдо тассан биз дээ. Монголд ирээд хэдийн 7 жил болжээ. 8 дахь жил рүүгээ орж байна. Экспат хүний хувьд энэ бага биш хугацаа. Намайг Koji Kuroshima гэдэг. Би Mobicom корпорацийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Намайг Mobicom-ын толгой компани буюу Японы KDDI корпорацаас томилсон. За KDDI бас харилцаа холбооны компани. Би энэ компаниг глобал зах зээлийг хариуцсан Mobicom-ыг KDDI талаас нь харж ажилладаг байсан. Нэг өдөр манай дарга намайг дуудаад алсаас биш Монголд очиод энэ бизнесээ газар дээр нь хариуцсан ажиллах санал тавьсан юм. Үннийг хэлэхэд Япон компанид сонголт бараг байдаггүй. Энэ нөхцөлд даргийнхаа саналыг хүлээн авах, үгүй бол голдуу ажилласаа гарч таардаг. Миний хувьд компанида үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байсан тул Монгол руу томилогдох саналыг дуртаяа хүлээн авсан. Монголыг хүн болгон мэддэггүй ч энэ саналыг авахаас өмнө би хэд хэдэн удаа бизнесийн ажлаар Монголд ирж байсан. Иймээс ч өөрийгөө сорих дараагийн шат руу гарах боломж гэж харсан. Монголд ирээд 7 жил болоход би хаа царай зүс маань ч монголчуу болжээ. Монголд хэдийнэ нутагшин дассан гэсэн үг. Таны боловсрал ажил мэргэжлийн туршлага юу вэ? KDDI-д хэдэн жил ажиллаж байгаа вэ? Би Японд худалдааны чиглэлээр их сургуулаа төгссөн. Тэр дундаа далайн тээврийн даатгалаар мэргэжсэн. Үнэн дээр би үүрэн оператор биш санхүүгээр дагнаж эхэлсэн. Гэвч хүн болгон ирээдүйн ажил мэргэжлээ бүрэн дүүрэн төлөвлөж сонгож чаддаггүй. Санхүүгийн салбар миний хүсч байсан салбар биш гэдгийг явцын дунд би ойлгосон. Би мэдээллийн технологид хамт өссөн. Дунд ахлах сургуульд байхад гэрийн суурин утасны шугам ашиглан интернетэд холбогдох боломж үүсчээ. Энэ технологи тэр үедээ дуйлан болж байсан. Удалгүй IDSL буюу шинэ үеийн модем гарч энэ технологи миний ажил, сургууль, амьдралын салшгүй нэг хэсэг болсон. Дараа нь пейжер удалгүй анхны халаасны ухаалаг төхөөрөмж гар утас гарч ирснээр бидний амьдралыг ихэвд хөнгөвчилж эхэлсэн. Тэр үед зүүн өмнөд Азийн улсууд болон Америк нэгдсэн улсад мэдээллийн технологийн хөгжил Японы төвшөнд хүрээгүй байсан. Иймээс энэ салбарт амжилттай ажиллах юм бол олон улсын зах зээлд гарах боломжтой гэж харсан юм. Яг тэр үед буюу 2000 онд KDDI компаниас ажлын санал хүлээн авснаар өнөөдрийг хүртэл 25 жилийн турш энэ салбарт ажиллаж байна. Mobicom-ын толгой компани болох KDDI корпорацийн талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. KDDI анх яагаад Монголд хөрөнгө оруулсан түүхийг сонирн байна л да. KDDI бол мэдээлэл технологи, харилцаа холбоо, санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлдэг Японы тэргүүлэх зэрэглэлийн групп компани. Дотоодын суурин утас, үүрэн оператор, олон улсын харилцаа холбооны чиглэлээр ажиллаж байсан KDD, DDI, IDO гэсэн 3 том компаниг дэж энэ групп үүссэн. Үндсэн бизнесийн чиглэлүүд нь эдгээр боловч connectivity буюу хүн ба эд юмсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн цорын ганц бизнес байх ёсгүй гэж үзсэн. Ийм учраас мобайл банк, амьдралын болон ердийн даатгал, програм хангамж үйлдвэрлэл, дэд бүтцийн бизнес рүү хөрөнгө оруулсан. Харилцаа холбоо, дэд бүтэц, үйлчилгээ гэсэн 3 үндсэн бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгч болон бизнесийн байгууллагуудад хүргэж байна. Энэ бүтэц стратегийг Mobicom-оор дамжуулан Монголын зах зээл дээр хэрэгжүүлж байгаа гэж хэлж болно. So what was the story? Монголд анх хөрөнгө оруулсан түүхийг та хэр сайн мэдэх вэ? Do you know that part of the story? I don't know the detail, the exact. Бүр нарийн түүхийг нь бол мэдэхгүй. Монгол улс 1990-ад оны ихээр өрөө холбооны салбартаа олон улсад нээлттэй тендер зарласан. Тэр үед гар утас өрн операторын бизнес Монголд үүсээгүй байсан. Энэ тендерт бидний хамтарсан баг ялж эрхээ авсан юм. Mobicom анх 3 үүсгэн байгуулагчтай эхэлсэн. Явцын дунд Японы худалдааны том групп Sumitomo корпорац гарч KDDI болон Монголын Newcom группүүд хувьцаа эзэмшигчээр үлдснээр KDDI дийлэнх холох хувьцааг эзэмшдэг. I see.
So actually I was a student in Japan in between 2000. Би 2010 оны үеэр Японд оюутан байсан. Тэр үед японочууд гар утасгүй хүмүүсийг дотоожгүй үнэтэй адилхан гэж ярьдаг байсан. Одоо энэ хэлц Монголд яг адилхан болсон байна. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжил хаашаа явж байна вэ? Энэ дунд Монгол хаах нь яваа бол In terms of the technological development and telecom operator and the ICT connectivity business side. Sure. Thank you. That's very also interesting question. So Энэ сонирхолтой асуултыг олон талаас нь хариулж болно. Технологи нутагшуулалт талаас Монгол улс дэлхийн хөгжлөөс тэгтлээ хол хоцроогүй. Дуудлага хийдэг 2G, дуудлага болон дата хослолсон 3G, элтэй буюу 4G, удахгүй сүлжээг нэг 5G гэд ярил дэлхийн бусад улсуудтай мөр зэрэгцсэн явна. Төсөл хэрэгжүүлэх явцад бага зэрэг хугацаа алдах тал байдаг. Тухайлбал 3G сүлжээ 11 жилийн дараа Монголд орж ирж байсан бол 4G ердөө 4 орчим жилийн дараа нэвтэрсэн. 5G сүлжээг дэлхийн бусад операторууд нэвтрүүлээд 5 жил болж байна. 2 жилийн өмнөөс бид сүлжээг нээхэд бэлэн болсон. Зөвшөөрлөө л хүлээж байгаа. Интернет хэрэглээ талаас монголчууд маш идэвхтэй тооцогдно. Ялангуяа Facebook, X, Instagram, TikTok зэрэг нийгмийн сүлжээний хэрэглээгээр дэлхийн бусад улсуудтай яг адил түвшинд байдаг. Гэхдээ зөвхөн харилцаа холбоо интернет биш, бусад төрлийн аппликейшн хэрэглээ талаас Монголын зах зээл цаашаага нэмж тэлэх бүрэн боломжтой. Иймээс мэдээллийн технологийн зах зээл ханах болоогүй гэж хэлмээр байна. so it means that there's more opportunity in Mongolia to develop this IT market is what I sort of see. Is I know that none of the Mongolian Одоо болтол аль ч үүрэн оператор 5G сүлжээг асаагаагүй байгаа. Төрөөс зөвшөөрлөө хүлээгээд байна уу? Яагаад ингэж удаад байгаа юм бол? right? Then when do you expect to launch the 5G? That's a very good question. So of course, Why there is a kind of the delay? I think Маш чухал асуулт байна. Шинэ технологи нэвтрүүлж нутагшуулах асуудал төр засгийн барьж байгаа бодлогоос шууд хамаардаг. Улс орнуудын засгийн газар болгонд мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарт баримтлах бодлого бас хизээ аль технологиг нутагшуулах төлөвлөгөө байдаг. 5G технологи шилжих бэлтгэл аль хэдэн жилийн өмнөөс эхэлсэн. Тэр үед төрийн агентлаг CITI буюу харилцаа холбоо мэдээллийн технологийн газар гэж байсан. Одоо өргөжөөд цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болсон. 2 жилийн өмнөх Expo-доор бид 5G сүлжээг асааж туршаад үзүүлсэн. Засгийн газар зөвшөөрлөг бол бүх оператор дараагийн шат руугаа шилжих бэлтгэлээ хангасан байгаа гэж бодож байна. Тестээ хийж шалгаад хөрөнгө оруулалтын өгөөжийн тооцоогоо хийж хэрхэн зах зээлд нэвтрүүлэх нарийн төлөвлөгөөгөж гаргасан байгаа. Магадгүй Монгол улсын засгийн газар хизээ энэ технологиг нэвтрүүлэх цаг хугацааг үнэлэн тооцоолж байгаа болов. Үүрэн операторуудын хувьд 2 жилийн өмнөөс бэлэн болсон байгаа. Зах зээл дээрх хүлээлт үүсээд удаж байна. Тун удахгүй Монголд 5G сүлжээ нэвтрэх баха. Аливаа технологиг нэвтрүүлж дотоод зах зээлд баг зэрэг хоцорч нэвтрүүлэхэд давуу тал гэж бас бий. Шинэ технологи бүрэн нутагших хүртлээр баггуу цаг хугацаа шаарддаг. Анх төлөвлөсөн хэмжээнээс илүү урт хугацаа зарцуулах нь хэлбэг. Энэ оронд технологийн шин шийдлүүд шинээр гарсаар байдаг. 5G сүлжээг дэлхийд даяар хэрэглээд 5 жил болж байх энэ хооронд маш олон шин технологиуд төрсөөр байна. Иймээс өмнөх 5 жилийн олон улсын алдаа дутагдлыг бид давтахгүйгээр шин сүлжээгээ оруулах боломжтой. Энэ бол Монгол улсын хувьд яах аргагүй давуу тал болно. make the technology develop further for Mongolia. So you already invested. Mobicom аль хэдийн 5G сүлжээнд хөрөнгө оруулчихсан гэж ойлгож болох уу? Infrastructure, yeah, Mobicom. And Японд одоо бараг 6G гарч эхэлж байна уу? almost now I start using 6G or Oh 7G. Not yet. not yet. Үгүй. Хятадд 5.5G буюу арай агсан түвшний технологи нэвтэрсэн. 6G сүлжээг хүмүүс ярьж эхэлсэн боловч 2030 он хүртэл энэ технологийн стандарт бэлэн болж амжихааргүй байгаа. 2030 оноос хойш 6G сүлжээний бизнесийн хэрэглээ яригдж эхлэх болов. Учир нь Монголыг оролцуулаад дэлхийн маш олон орон 5G руу бүрэн шилжиж амжаагүй байна шүү дээ. Африк, ойролт орнууд, Төв Азийн улсууд баг багаар шилжиж эхэлсэн. Яг энэ цаг Монгол улсын хувьд мэдээллийн технологийн эдийн засгаа тэлж шилжилт хийх хамгийн зөв мөч гэж хэлж болно. Still has a good opportunity to utilize this 5G to make Mongolia IT economy develop. So you touched very important point. 5G технологийн гол хэрэглээ иргэд гэхээсээ илүүтэй бизнес enterprise руу байдаг гэж та хэллээ. Сүүлийн үед бид сансар судлал, хиймэл дагуул, хиймэл оюун ухаан гэж маш их ярьж бичиж байна. Энэ бүхний гол суурийн нэг нь 5G гэж бодож байна. 5G сүлжээний арилжаа, бизнес, эдийн засгийн ач холбогдол Монголд хэр байх вэ? Okay, that's another also very Топ компаниуд мэдээллийн технологид хөрөнгө оруулах чадaltaй байдаг.
Жишээлбэл уул уурхай, арилжааны банк, засгийн газар гэх мэт. Эдгээр салбарууд 5G-г хамгийн бүтээмжтэй ашиглах боломжтой. Ялангуяа уул уурхайн компаниудыг энд онцолмоор байна. 5G-гийн хамгийн алдартай бүтээгдэхүүнүүд уул уурхайн ухаалаг шийдэл байдаг. Уурхай дээр хүнд даацын машин механизмыг хүн жолоодож удирдан ажилуулдаг. Уурхайгаас хил хүртэлх тээврийг ч хүн хийдэг. Энэ ажлын онцлог нь хөдөлмөрийн аюулгүй байдлын өндөр стандартыг шаарддаг. Уул уурхайг аюултай бизнес гэж хэлэхгүй ч осол гэмтэл гарах эрсдэл өндөр байдаг. Мэдээллийн технологиг ашиглаж чадвал энэ бүх эрсдлийг давж чадна. Хурд, дата, багтаамж, хүчин чадал зэргээс шалтгаалаад 4G сүлжээ энэ шаардлагыг хараахан хангаж, тоног төхөөрөмжийг алсаас найдвартай удирдах чаддаггүй. Хэмэл оюун ухааныг бүрэн ашиглахын тулд асар их хэмжээний дата ашиглах ёстой болдог. Их хэмжээний датаг богино хугацаанд цуглуулж анализ хийх тусам сайн үр дүн гарна. Дэлхийн зарим сайн дуршлаг Монголд тохиромжгүй байхыг үгүйсэхгүй. Бид бүх салбарт судалгаа хийж шинэ технологиг хэрхэн үр бүтээмжтэй ашиглах вэ гэж ажиллаж байна. Дэлхийн олон улс ухаалаг хотын тухай ярьж эхэлсэн. Үүний шийдэл нь эргээд мэдээллийн технологи байдаг. Тухайлбал хяналтын камерууд суйрлуулж, замын хөдөлгөөнийг хянах, гэрлэн дохоог удирдах, түгжирлийг зохицуулах, осол зөрчлийг богино хугацаанд илрүүлэх гэх мэт. Монголын хувьд аль салбартаа эхэлж 5G-г ашиглах гэдэг ач холбогдлын ирэм тодорхойлох ёстой. Харин жижиг дунд хэмжээний компаниудын хувьд 5G байтугай мэдээллийн технологийн энгийн шийдлүүдийг хэрэглэхэд үнэтэй тусдаг. Иймээс 4G бас 3G сүлжээг ашиглан мэдээллийн технологиг үр бүтээмжтэй ашиглах тал дээр ажиллавал бизнес утгаараа илүү үр дүнтэй байх боломжтой шүү. Товчхондоо шинэ технологийн хэрэглээ засгийн газар том компаниудаас эхэлж аажимдаа жижиг дунд компаниуд руу шилжих замаар эцсийн хэрэглэгчдэд хүрдэг. So first we probably will start with the government and maybe larger entities, and gradually it will be passed on to the smaller companies to more offer the benefit that customers can enjoy through 5G. And many people know the Mobicom is a leading mobile operator. Mobicom тэргүүл хүүрэн оператор хэдиж ганцхан энэ төрлийн бизнес эрхэлдэг. Группийн хэмжээнд ямар төрлийн бизнес хийдэг талаар дэлгэрэнгүй мэдээлэл таа гэж. These kind of daughter companies do you have, and what kind of the business line are you actively working on right now? Thank you much. So Mobicom корпорацийн доор 6 бүлэг бизнес групп үйл ажиллагаа явуулдаг. Mobicom өөрөө өргөн оператор гар утасны бизнес хийдэг үндсэн компани бол манай 100% өмчлөлтөй охин компани болох Mobinet өөрөх гэр компаниудад интернетийн үйлчилгээ, видео стрим үйлчилгээ болох VU, мэдээлэл технологийн цогц шийдэл болсон програм хангамж, тоног төхөөрөмж, дэд бүтцийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэдэг. Мөн финтех санхүүгийн группт хамаарагдах Mobifinance гээд манай 100% охин компани. Банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан бид MonPay гээд төлбөр тооцооны үндэсний дэд бүтцийг ажилуулдаг. Энэ байгууллага дээрээ бид цахим мөнгөний тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд хэрэглэгчдэд бичил зээл болгодог. Мөн бизнесийн процессын аутсорсинг үйлчилгээ үзүүлдэг 100% эзэмшлийн Newtel корпорац. Тухайлбал энэ компаниар дамжуулан бид мэдээллийн нууцлалын өндөр түвшинд бизнесийн байгууллагуудын төлбөр, хоорондын тооцоо, ажилчдын цалин бодож олгох үйлчилгээг үзүүлдэг. Зарим байгууллагуудын хувьд энэ мэт ажиллагаан захиргааны баггуу цаг зав шаардахаас гадна бүтэн цагийн ажилчид ажиллавал өртөг өндөр тусдаг. Дараагийн бүрэн эзэмшлийн охин компани бол хот хооронд болон улс хооронд өндөр хурдны өргөн сувгийн түрээсийн үйлчилгээ үзүүлдэг Mobicom Networks компани. Дата интернет сүлжээний бөөний урсгалыг удирдахын тулд энэ компани байгуулсан. Монгол улсын интернетийн урсгал Орос эсвэл Хятадаар заавал дамжиж шилэн кабелаар Америк, Европ гээд дэлхийдээ холбогддог. Энэ сүлжээгээ бид бусад үүрэн операторуудад ч ашиглуулдаг. Монгол контент гээд манай охин компани. Энэ нь бусдаасаа жаахан ялгаатай бизнес эрхэлдэг. Жишээ нь GoGo CGM сайтаас гадна хүүхэд багчуудад зориулсан анимашн бүтээл болох Mamo брэнд. Түүнчлэн ивент арга хэмжээ зохион байгууллагаас гадна дуу хөгжмийн бизнес эрхэлж Монголын уран бүтээлийг өвөр Монгол болон гадаад зах зээлд экспортлох бизнес хийдэг. Монгол контент цэвэр мэдээллийн технологийн компани биш боловч энэ технологиг ашиглан үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Сүүлийн бизнес группт харьяалагддаг компани бол New Fund юм. Newcom групптэй хамтран эзэмшдэг энэ компанийг олон нийт сайн мэдэхгүй байж магадгүй. Учир нь үндсэн бизнес нь группийн ажилчдад цалингийн болон байрны хөнгөлөлтөд зээл болгох үйлчилгээ үзүүлдэг. Одоо группийн хэмжээнд хичнээн ажилтнтай болсон бэ? yes, roughly we have around 18. 1800 ажилчинтай групп компани болсон. Эдгээрийн талаас илүүг эмэгтэйчүүд эзэлдэг. Яг одоо идэвхтэй ажиллаж байгаа 1600 ажилтан байгаа бөгөөд үлдсэн нь жирэмсэн болон амарцсныхаа дараах амралтаа эдэлж байгаа бүсгүйчүүд байгаа. And then of course when they finish their maternity leave, we welcome back to our company. So in my opinion Mobicom Mobicom залуучуудын ажилд орохыг хүсдэг топ компаниудын нэг тооцогддог.
Би Японы Токио хотод явж байхдаа танай толгой компани болох KDDI-ийн офисоор зочлох завшаан гарсан. Тэгэхэд тэнд бараг 10 гаруй монголчууд Mobicom-оос ирээд ажиллаж байсан. Хүмүүсээ төв офис руугаа явуулж ажилуулдаг тийм хөтөлбөр байгаа юу? Exchange kind of working program or something? Oh, yes, thank you. Yes, this actually started a couple years ago. Тийм. Хэдэн жилийн өмнөөс бид ийм хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Учир нь бизнесийн орчин улам бүр даяаршиж байна. Харамсалтай нь Японы зах зээл одоо хүртэл тодорхой хэмжээнд тусгаарлагдсан хаалттай хിവэр л байсаар байгаа. Учир нь дотоодын нийт бүтээгдэхүүн өндөр, дотоодын зах зээл хангалттай том учраас гадагшаа арах шаардлага байдаггүй. Ийм учраас англи хэл төдийлөн бизнесийн хэрэглээ болж чадаагүй нь сул тал болдог. Японы хүн амын 90-95% нь Япончууд учраас гадныхантай ажиллаж үзсэн хангалттай сайн туршлага байгаагүй. Гэвч дэлхийн хөдөлмөрийн зах зээл улам бүр нээлттэй бөгөөд чөлөөтэй болж байна. KDDI Монгол Мимарт өргөн операторын бизнес эрхлэхээс гадна Европ, Аз, Америк гэд дэлхийн олон улсад бусад төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Иймээс хүний нөөцийн диверсификац буюу солонгорол маш чухал тооцогддог. Хөрөнгө оруулсан улсуудад ажиллаж байгаа хүмүүс төв офис дээр ирээд хэдэн жил ажиллахдаа толгой компани нь яг юу хийдэг, юунд зориулж тэмүүлж байгааг маш сайн ойлгож, соёлыг нь мэдэрдэг. Тэнд сурсан мэдсэн зүйлсээ эргээд өөрийн компани дээр хэрэгжүүлдэг. KDDI компанид Global Mobility гэж хөтөлбөр байдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд Mobicom-оос жил бүр 5-аас 6 хүн Токио дахь төв офист 1-2 жил ажилладаг. Зарим ажилчдад толгой компаниас хүсэл тавиад нэмж 1-2 жил ажиллаулдаг. Одоогийн байдлаар 20 гаруй Mobicom-чууд энэ хөтөлбөрт хамрагдаад байна. Ковидос олж энэ хөтөлбөрийн ирж алдагдсан ч одоо буцаад сэргэж байгаа. Хэл соёлын ялгаа сорилт байдаг ч Монгол залуус гадны компанид ажиллах боломж олгож, ялгаатай соёлыг хүлээн зөвшөөрж, шинэ бизнесийн дуршлагыг мэдрүүлж байгаа нь энэ хөтөлбөрийн ач тус юм. Монгол ажилчдын нэр хүнд өндөрт явдаг. Учир нь төв офисоос ирж байгаа хүний нөөцийн захиалгын дийлэнхийг Монголоос авах хүсэлтэй байдаг. Одоогийн байдлаар хэдэн монгол залуус Mobicom-оос Япон руу явж ажиллаад байна вэ? Overall, I think we sent maybe around 15-аас 20 орчим хүн байгаа болов. Зарим нь одоо хүртэл Японд ажиллаж байгаа. Буцаж ирээд сурсан мэдсэн зүйлээ Mobicom-доо хэрэгжүүлдэг. Миний анзаарснаар явсан хүмүүсийн бизнесийн хандлага шал өөр болоод ирдэг. Эдгээр залуус KDDI-ийн соёлоос суралцаж, мэрэгжлийн зэрэг туршлагаа ахиулж чадаж байгаад нь баяртай явдаг. that's one good way to be working as a professional. KDDI Монголоос гадна дэлхийн бусад ямар улсуудад хөрөнгө оруулж бизнес хийж байгаа вэ? Okay, thank you very much. In means of consumer mobile business. Манай толгой компани Монгол Мимарт үр холбооны бизнес эрхэлдэг. Бусад улсуудад хөрөнгө оруулж бизнес хийж байсан ч цаг үеийн нөхцөл байдлаас болоод гарсан. Түүнээс гадна Хойд Америк, Англи, Франц, Герман, Хойд Солонгос, Таиланд, Сингапур зэрэг 25 гаруй улсад телехаус дата төвийн бизнес хийдэг. Түүнчлэн Япон компаниудын үйл ажиллагааг дэмжих enterprise үйлчилгээнээс гадна гадаад зах зээл гаргахад нь тусалдаг үйлчилгээг үзүүлдэг KDDI Америк, KDDI Европ зэрэг компаниуд бий. Global business that we are doing as KDDI Group. I also would like to ask you regarding the competition situation in Mongolia. We have just Монгол дахь өрсөлдөөний орчны талаар танаас асуумаар байна. Цөөн хүн амтай манай улсын хувьд 5 өргөн оператор ажиллаж байна. Японд хэд байдаг вэ? Okay, thank Do you you. think this kind of 5 mobile operators is too many, or how many are actually mobile operators in Japan? How do you compare this, competitive environment regionally? Thank you much. My personal opinion is that yes, 5 companies a little bit too much is what I. Жижиг зах зээл дээр 5 компани ажиллах нь ихтэй орно гэж би боддгоо. Ихэнх орон дүүрэн операторууд дэд бүтцийн бизнесийг голлон хийдэг. Өөрөөр хэлбэл том хөрөнгө оруулалтыг хийж дэд бүтэц бүтээн байгуулах замаар бүтээгдэхүүн үйлчилгээг эцсийн хэрэглэгчдэд хүргэх замаар хөрөнгө оруулалтын өгөөжөө хүртдэг гэсэн үг. Монголын хувьд цөөн хүн амтай хэдиж өргөн удам газар нутагтай буюу сэрэг суршилтаа улс. Энэ нь өргөн операторуудын хувьд том сорилт болдог. Олон компани нэг салбарт ажиллахын давуу тал өрсөлдөөнийг идэвхжүүлдэг. Зөв өрсөлдөөнтэй газар компани төдийгүй зах зээлч хөгжиж өсдөг. Японы хувьд 4 үндсэн өргөн оператортой. Жишээ нь NTT Docomo, KDDI буюу IU, SoftBank, Rakuten. Энэ 4 гол тоглогчоос гадна сүлжээг нь түрээсээ ашиглан үйлчилгээ үзүүлдэг маш олон компани. 10 жилийн өмнө эдгээр компаниудын тоо нэлээд их байсан боловч төрийн зүгээс шаардлагыг нь өндөргсөний улмаас цөөрч байгаа. Одоо дэд брэнд буюу сүлжээ дэд бүтэц түрээсэж бизнес хийдэг компаниудын тоо 10 орчимд үлдсэн болов. KDDI компани үндсэн брэнд нь IU хэдиж UK болон Powo гэсэн дэд брэндүүдтэй буюу мульти брэнд стратегийг Японд хэрэгжүүлдэг. Сүлжээ дэд бүтцүүдийн бизнесийг доктортой удирдан авч явах нь амар биш, өртөг өндөр байдаг.
it seems that network business is not really easy to be sustainable. Also expensive. Yeah, it's very expensive, yes, of course. You mentioned that also the very important point. Mongolia is a big country. It's very sparsely populated. Монгол орн өргөн уудам газар нутагтай тархаа бутархай суурьшсан цөөн хүн амтай тул цахим хуваагдал бидний хувьд том эрсдэл тооцогддог. Хоёулаа энд 5G ярьж байхад Монголын зүүн эсвэл баруун хязгаарт буй нүүдэлчин гэрвэл өмнөх технологийн үр шимийг бүрэн хүртэж чадаагүй л яваа. Энэ хуваагдлыг багасгахын тулд та бүхэн юу төлөвлөж байна вэ? Сүүлийн үед компаниуд тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлага гэж их ярьдаг болсон. Энэ чиглэлд хөрөнгө хэр оруулсан бэ? That you guys are implementing lots of those kind of projects, and what's the highlight, and how much money do you spend on these social projects? Okay, thank you. That's a very important topic for this Mongolian country, I think. Yes, so luckily throughout this. Монгол улсын хувьд энэ асуудал маш чухал тооцогдно. 7 жил Монголд ажиллах хугацаанд би бүх 21 аймгаар явж үзсэн. Гэхдээ бүх баг сумаар тойрж амжаагүй байна. Цахим гэхээс илүүтэйгээр эдийн засгийн хуваагдал орон нутагт өндөр байдаг. Учир нь эдийн засаг бизнесийн төвлөрөл Улаанбаатар хотод байдгаас гадна Дархан, Эрдэнэт гэсэн хэдхэн хотод дараагийн төвлөрөл байдаг. Иймээс зарим аймагуд эдийн засаг нийгмийн хөгжлийн хувьд хүнд сорилттой тулдаг. Орон зай цаг хугацааны ялгаа эдийн засгийн хуваагдлыг мэдээллийн технологи харилцаа холбооны салбар багасгах бүрэн боломжтой. Ийм учраас Mobicom корпорац сүлжээгээ нэгтгэж Монгол орны өнцөг болон бүрт хүрэхийг зорж байгаа. Тухайн орон нутгийн хүн амын тоо зах зээлийн эрэлт хэрэгцээнд тохируулж зарим газар манай 2G сүлжээ ажиллаж байгаа бол зарим газар 4G орсон байгаа. Интернет хэрэглэхийн тулд хэрэглэгч ухаалаг утастай байх ёстой. Компьютер ашиглах шаардлагатай болно. Мөн интернетийг зөвхөн хоорондын дотоод харилцаа холбоо биш, илүү өргөн зорилгоор ашиглан дэлхийн ертөнцтэй холбогдох ёстой. Эдгээр хэрэглээ ихсгийн хэрээр цахим хуваагдал багасна. Үр дүнд нь Улаанбаатар болон хөдөө орон нутгийн эдийн засгийн ялгааж буурах ёстой. Яг энэ зорилтонд хүрэхийн тулд хангалттай ажиллаж чадсан уу гэвэл чадаагүй байна гэж үннээ хэлье. Хүн болгон технологийн үр шимийг ижил тэнцвэг хүртэх боломжоор хангагдаж чадаагүй байна. Ийм учраас мэдээлэл харилцаа холбоо технологийн компани хувьар Mobicom 2 үе шаттай Smart Education буюу ухаалаг боловсрал төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Хүүхдүүд Монголын ирээдүй. Анх бид ухаалаг төхөөрөмж дата контент тарааж өгч байсан бол төслийнхөө 2 дугаар шатанд боловсролын хүртээмжийг сайжруулахын тулд бид хот хөдөөгийн 14 сургуулийг мэдээллийн технологийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тогтжуулж 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Энэ төслийн эдийн засгийн өгөөж хамгийн өндөр байна гэдэгт итгэлтэй байна. Учир нь багш сурагчдын технологи ашиглан сурч боловсрон өөрсдийгөө хөгжүүлэх хүсэл тэмүүлэл маш өндөр байгаа. Сургуулиудаа сонгохдоо төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж хэрэглээ талаасаа идэвхтэй бас өгөөжтэй байж чадах байгууллагуудыг төсөлдөө хамруулсан. Нэг сургууль дунджаар 200-аас 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Дээр дурдсанчлан эхний үр дүн маш сайн байгаа. Учир нь мэдээллийн технологиг юмыг бодит бус орчинд биежүүлж чаддаг. Тухайлбал шинжлэх ухааны нийгмийн хичээлүүд дээр дан ганц ном уншиж байснаас видео контент үзэж бодит бус орчинд юмс үзэгдэлтэй танилцсан гэдэг бол харьцуулашгүй мэдрэмж. Багаасаа мэдээллийн технологи хэрэгэлж сурсан хүүхэд том болоод энэ технологиг хувийн карьер болон бизнестэй илүү үр өгөөжтэй ашиглаж чадна. Энэ төсөлд оруулсан 3 тэрбум төгрөгийг их эсвэл бага гэж шууд хэлж чадахгүй ч үргэлжлүүлж энэ төслөө хэрэгжүүлэх болно. Also, taken by this opportunity, I would like to express my appreciation. Монголын тусгай олимпийн хороог үүсгэн байгуулагчийн хувьар танай хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна. Учир нь бид хамтдаа зүүн болон төвийн бүсийн 10 орчим аймагт боломжийг бүгдэд төслийг хэрэгжүүлж, оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд залуусын эрхийг хамгаалахад Голомт банк болон Rotary клубтэй хамтран тусалж байна. Mobicom and Rotary Club and Golomт bank, and thank you very much again. Thank you. Yes, so I touched on this IT classroom, but I think there's different. Mobicom мэдээллийн төслийг зөвхөн боловсролын ялгааг арилгахад зориулан ашигладаггүй. Хүртээмжтэй нийгэм гэдэг бол маш чухал суурь ойлголт. Учир нь монголчууд цөөхүлээ. Тиймээс бие биенээ хайрлах ёстой. Тусгай хэрэгцээтэй хүмүүсээ хүндлэх ёстой. Тиймээс хүн нэг бүр нийгэмдээ бага ч гэсэн хувь нэмэр заавал оруулах хэрэгтэй. Технологи мэдээлэл харилцаа холбооны компани хувьд бид энэ бүх боломж дэд бүтцээр хангахыг зорино. Тусгай олимпийн үйл ажиллагаа дэмжихээс гадна ялгаатай хөгжилтэй хүмүүс нийгэмд хувь нэмрээ оруулахад нь бодитоор туслахыг зорддог. Тухайлбал дохионы хил аудио харилцаа зэргийг бүтээгдэхүүн үйлчилгээнд жишг болгохыг хичээдэг. Мөн хүрээлэн буй орчин байгаль орчноо хайрлан хамгаалах нь ирээдүйн
том сорилт бас чухал хариуцлага тооцогдож байна. Ур амьсгалын өөрчлөлтийн талаар дэлхийд даяар ярьж байна. Харамсалтай нь технологийн компаниуд үүнд үлэмж хувь нэмэр оруулдаг. Энэ төрлийн бизнесийг эрхлэхийн тулд маш өндөр хүчин чадалтай машин, компьютер ашигладаг. Эдгээр төхөөрөмжүүд эрчим хүчийг ихээр хэрэгэлдэг. Манай салбар цахилгаан эрчим хүчээс үлэмж хамаардаг. Эрчим хүчний доктортой их усургүй газар бид нөөц үүсгэртэй ажилдаг. Бид баг багаар нарны панел, цахилгаан эрчим хүч, баг зарцуулдаг тоног төхөөрөмж рүү шилжиж өөрсдийн хувь нэмрээ оруулахыг хичээж байна. Дата төв ажилуулгын хувьд компаниудыг нууцлал өндөртөө үүлэн технологи руу шилжүүлж, компани бүр тусдаа дата төв сервер байгуулах өртөг зардлыг багасгаж байна. Энэ хэрээр эрчим хүч хэмнэж ур амьсгалын өөрчлөлтөнд багж гисэн эерэг хувь нэмэр оруулж байгаа болов. Гэх мэтээр эдийн засагт хэрхэн өөрсдийн зүгээс шууд болон шууд бусаар бодиттой хувь нэмэр оруулж чадах вэ гэдэг боломжуудыг цаг үргэлж судлан ажилладаг. So initially, of course, we want to do directly with IT, but of course, other areas that we have also high attention. You guys recently did the rebranding, yeah? Mobicom саяхан ребрендинг хийж, нүүр царай, бүтэц, стратеги өөрчилж, энгийнийг ухаалгаар гэдэг ураа хөхтэй болсон. Яагаад энэ өөрчлөлтийг хийх болсон бэ? So what's the reason of doing this kind of rebranding and what's the impact so far? Yeah, thank you very much. Yeah, so actually, we worked with your. Энэ төсөл дээр танай компанида бид хамтран ажилласан. Маш эерэг үр дүнтэй төсөл болсон. Гэхдээ эцсийн үр дүнг нь үзэж супер амжилттай хэрэгжиж дуусах хараахан болоогүй байна. Учир нь ребрендинг хийж өөрчлөлтийг авч ирэх. Тэр нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж зах зээлд бүрэн танигдах хүртлээр багагүй хугацаа шаарддаг. Энгийнийг ухаалгаар гэдгийн үндсэн философиг тайлбарлая. Заримдаа та бид бүх зүйлсийг өөрсдөө хийх гэж зүтгэдэг. Өөр хүмүүстэй хамтран ажиллаж чадвал ганцаар байснаас хамаагүй илүү үр дүнг богино хугацаанд гаргах боломжтой. Юмыг энгийн боловч ухаалаг арга барилаар хэрхэн хийх ёстой вэ гэвэл цахим технологи, автоматжуулалтыг ашиглах юм. Бид технологи ашиглан гар аргаар хийдэг байсан ажлыг автоматжуулж маш том ачаалал стрессийг ажилчид болон үйлчлүүлэгчдийнхаа нуруунд дээрээс авч байгаа. Бүх процессоо бүрэн автоматжуулж амжаагүй байгаач маш олон ажлыг ардаа орхиж багагүй өөрчлөлтийг дотооддоо хийгээд байна. Энгийнийг ухаалгаар хийж Mobicom бол үнэхээр мундаг компани гэж хэлэгдэхийн тулд цаашид хийх ажлууд багагүй бий. Thank you. And my next question is if it's Хэрв нууц биш бол Mobicom корпорацийн одоогийн хувь нийлүүлэгчдийн бүтэц ямар байгаа вэ? Сүүлийн жилүүдэд гадаад дотоодын томоохон компаниуд бүгд нээлттэй компани болж хөрөнгийн бирж дээр гарахыг зорих болж. Та бүхэнд ийм төлөвлөгөө байгаа юу? the life cycle? Do you have any plan? Mobicom, if it's not confidential, yeah. Okay, I don't know if I can answer. Эдгээр асуултанд бүрэн дүүрэн хариулж чадах хэсэг дээр эргэлзэж байна. Mobicom анх 3 үүсгэн байгуулагчтай эхэлсэн. Явцын дунд Sumitomo корпорац гарч KDDI Newcom группүүд хувь эзэмшигчээр үлдснээс KDDI дийлэнх олон хувьцааг эзэмшдэг. Гүйцэтгэх удирдлагын хувьд Монгол, Япон аль аль нь хувьцаа эзэмшигчтэйгээ найрсаг ажил хэргийн харилцаатай байж бизнесийн түвшинд хангалттай дэмжлэг авч ажилладаг. Компани хувь нийлүүлэгчид төлөөлөл удирдах зөвлөлөөс томилогдсон ажиллаж байгаа гүйцэтгэх захирлын хувьд IPO гаргах асуултанд би тэдний өмнөөс хариулт өгөх нь зохимжгүй бөгөөд энэ тэдний шийдэх асуудал. IPO хийхэд давуу болон сул талууд байдаг. Мэдээж олон нийтээс мөнгө босгох сайхан боломж энэ үеэр гарч ирдэг. Ялгаатай зорилго хүсэлтэд олон хувьцаа эзэмшигчтэй болсноор гүйцэтгэх удирдлагын гаргах шийдвэр хүрэх алсын хараанд баг зэрэг удаашрал үүсдэг. KDDI болон бусад хувьцаа нийлүүлэгч маань энэ тал дээр яг юу бодож байгааг би сайн хэлж мэдэхгүй байна. Алдаа магадгүй. Гэхдээ өнөө маргааштай бол IPO хийхгүй болов. Very classic Japanese answer. And my next question is, you've been here in Mongolia almost 8 years. Яа харахгүй Япон хүний өгөх сонгодог хариулт байна. Та Монголд ирээд бараг 8 жил болсон байна. Иргэн хүний хувьар Япон ба Монголын нийгэм, эдийн засаг, бизнесийн харилцааг хэрхэн харж дүгнэдэг вэ? 1972 онд манай хоёр улс дипломат харилцаа тогтоож 1996 онд иж бүрэн түншлэл 2010 онд стратегийн түншлэл төрсөн шүү дээ. Танах болон Toyota-г тооцвол Японы бусад том компаниуд тэр болгон Монголд орж ирээгүй л байгаа. Big Japanese companies are actively working in Mongolia. Then how do you see it individually, not as a CEO? How can we expand our, this not only business economic relationship but also cultural and social things? I see. Okay, thank you. Yeah, so as a Japanese, I hope that Japan will be more. Япон хүний хувьар Япон улс Монголтой улам бүр ойр дотн ажиллах ёстой гэж хардаг. Бидний харилцаа тийм ч муугүй байгаа. Бид Монголд хөрөнгө оруулж Mobicom-ыг үүсгэн байгуулахаас өмнө төр засгийн түвшинд маш олон төслүүдийг хэрэгжүүлсэн. Тухайлбал JICA-гийн төслүүд зарим нэг зам гүрийг Япон компани барьсан байдаг.
Сүүл баригдсан шинэ нисэх онгоцны буудлыг бас дурдж болно. Ялангуяа дэд бүтцийн төслүүд дээр хоёр улс чамлахааргүй төвшөнд ажиллаж байна. Харин Японы хувийн компаниудын хувьд хангалттай тоогоор орж ирж салбараа байгуулах эсвэл хамтарсан бизнес эхлүүлж амжаагүй. Гэхдээ олонний нүдэнд ил харагдахгүй ч цөөнгүй Япон компани брэндүүд Монголд орж ирэн ажиллаж байгаа шүү. Тухайлбал Цемт оруулж ирдэг компани нэлээдгүй тооны Япон хоолны газрын бизнесийг дурдж олж байна. Япон гэхээр магадгүй та бүхэн Sony зэрэг дэлхийн алдартай том компаниудыг өгүүлээд байж магадгүй. Зуун йений дэлгүүр Монголд ороод ирсэн байгаа. Тийм ээ, Daiso брэнд Монголд байгаа. Yes, the cooperation and people entering into Japan is Япон ба Монголын харилцаа холбоо улам өргөжж байна. Гэхдээ Япончууд шууд өөрсдөө ирдгүү гэвэл тэр болгон тийм биш. Монголд үнэтэй болж байж дотоодын зах зээл рүү шийдэмгий ордог. Франчайз бизнестэй төсдөө гэсэн үг. Үүний нэг жишээ гэвэл сүүлд орж ирсэн Японы алдартай түргэн хоолны сүлжээ болох Yoshinoya брэнд байна шүү дээ. Энэ бизнесийг франчайз гэрээний хүрээнд Монгол энтерпренер эрхлэн ажилуулдаг. Нөгөө талаас Монгол бол ердөө 3.5 сая хүнтэй жижиг зах зээл. Улаанбаатарт 1.7 сая орчим хүн амьдарч байна. Нэмээд үйлдвэрлэл байгуулна гэвэл гадаад зах зээлтэй тасралтгүй найдвартай холбогдох тээвэр логистик хүндрэлтэй байдаг тул харилцаа холбоо мэдээллийн технологи Монголын хувьд маш чухал салбар тооцогдно. Энэ салбарт хил гайл гэж байдаггүй. Иймээс KDDI компани технологи суурьтай зарим нэг дэд бүтцийг Монголд оруулж ирэхээр ярилцаж байна. Манай хувь нийлүүлэгч Монголын Newcom Group Японы дрон оруулж ирж энэ төрлийн дэд бүтцийг үүсгэхээр ажиллаж байгаа. Энэ мэт боломжуудыг зогсолтгүй судалсаар байгаа. Японтой харьцуулбал Монгол нэг давуу тал бий. Тэр нь хууль эрхцэн хувьд бизнес хийхэд харьцангуй эрх чөлөөтэй гэж хэлж болно. Бизнесийг эрх чөлөөтэй байх нь нөгөө талдаа бас давуу болон сул талтай байдаг. Гэхдээ бизнесээ өргөжүүлж тэлье гэж бодож байгаа нэгэнд Монголын либерал орчин яах аргагүй шинэ боломжийг үүсгэж чадна. Мөн нийгэм соёлын орчинд дурдмаар байна. Маш олон миний үеийн монголчууд Японоор маш сайн ярьдаг. Хүүхэд залуус ч гэсэн манга, аним зэрэг Японы соёл дуртай. Том зургаараа монголчууд Японд ээлтэй байдаг нь сайхан санагддаг. Тийм ч учраас өнөөдрийн хүртэл багагүй хугацаанд би Монголд амжилттай ажиллаж амьдарч байна. That's why somehow I think I'm being able to survive this long period in Mongolia as well. To continue on that point, I would like to ask that Монгол ба Япон үндэсний тодотгол, ижилсэл эсвэл ондоошлол нь юу вэ? In your opinion, what's the Japanese national identity and what is Mongolian national identity? That's very Харьцуулахад хэцүү асуулт байна. Япончууд багаар ажилладаг. Багийн гишүүн байна гэдэг нь маш чухал учраас бодлого тогтвортой компани тасралтгүй ажилладаг. Учир нь бид тариачин гаралтай. Тариалан эрхлэхэд ганц хүн ганцаараа хүчрэхгүй шүү дээ. Заавал багаар ажиллах ёстой болдог. Нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөж нэг хэсэг нь болж ажиллаж амьдрах нь Япончуудын хувьд бусдаас ялгагдах онцлог тал гэж хэлж болно. Өөрийн онцлогтой хувь хүмүүс байдаг боловч групп дотроо нэгдмэл болж чаддаг. Үүнийг бусад хүмүүс харахтаа гаднаас Япончууд даруухан ичимхий яах гээд байгаа нь мэдэгдэхгүй гэж дүгндэг байж магадгүй. Иймээс Япончууд аливаа байгууллага нийгэмд ороод тэр дунд нь хурдан уус чаддаг. Тэр утгаараа доктортой байдал тасралтгүй үргэлжлэх чадвараар бусдаас ялгагддаг болов. Монголчууд уян хатан бие даасан байдлаараа ялгардаг. Хүн болгон өөрийн гэсэн биетэй, өөрийн гэсэн бахархалтай, өөрсдөө ч бахархаж чаддаг. Энэ нь заримдаа бусдыг хүлээн зөвшөөрөхөд саад болдог. Заримдаа тууштай мэт боловч нөхцөл байдлаас болоод амархан бууж өгдөг. Энэ бүхэн ямар ч нөхцөл байдалд хурдан дасан зохицох ёстой эртний нүүдэлчин соёлоос улбаатай гэж боддог. Тууштай зам ба хурдтай уян хатан байдлын нийлбэрийг даруй зан омогшил бахархалтай зөв тэнцвэржүүлж чадвал ийм хүн хаанч ажиллаж амжилт гаргаж чадна. If you can mix it and then that person can act in any way, I think it's like an ultimate personnel is what I'm sort of imagining. Thank you. Okay, my last two questions. Гадаад хүний хувьд Монгол бизнес хийхэд тулгардаг давуу болон сул талууд юу байдаг вэ? Disadvantages of being an expat CEO in Mongolia, doing business and managing the business. I think let me start with advantage. Talk something positive. Давуу талаас нь эхэлж хариулъя. Эерэг зүйлээр эхлэе. Японы нийгэм эдийн засгийн хөгжлөөр Монголоос хэдэн алхам төрүүлж яваа учраас Японы тэргуун туршлагыг Монголд авчиран тодорхой хэмжээнд нутагшуулах боломжтой гэж хардаг. Нөгөө талаас монголчууд цөөхөлөө болохоор хүн болгон бие биенээ мэддэг. Тэр нь заримдаа давуу тал болдог боловч зарим үед нөлөөнд орохгүй тул нэгнээ мэдэхгүй байсан нь дээр байдаг.
Экспат байхын сул тал гэвэл монгол хүн биш болохоор монгол хүнд зориулан бүтээн хүргэж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ яг монгол хүн шиг мэдэрч чаддаггүй гэх юм уу? Монголчууд гэж хэн болох, яг юу хүсдэг, монгол хүмүүс хэрхэн сэтгэдэг гэдгийг мэддэг байх ёстой. Би мэдрэмжлэрээ найдаж болох хэдиж бодит байх ёстой. Ийм учраас бодит эрэлтэнд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ гаргахын тулд надад монгол захирлуу туслан нэг баг болж ажилладаг. Монголд 7 гаруй жил ажиллаж амьдарсан ч гэсэн монгол хүнийг монголчууд шиг таньж мэдэх болоогүй. Үүнийг экспатын сул тал гэж хэлмээр. But these things is sometimes I think the disadvantage of being an expat. Yeah. Then you can call me if you need anything. Of course I will. Yeah, definitely. Okay, last question. Sure. So we talk a lot about this technological development and Технологийн хөгжил дэвшлийн талаар хоёулаа зөндөө ярилцлаа. Та бид тэр хоёулаа аав хүмүүс. Бидний хувьд сошиал медиа гар утаснасаа салхаа болж буй хүүхдүүдээ маань асуудал сорилт болоод удаж байгаа. Донтолт хит хэрэглэнээс хүүхэд төдийгүй насан туршид бид хэрхэн сэргийлж хариуцлагатай үйлдэл үзүүлэх ёстой вэ? responsible and efficient in the usage of this modern technology. Sure. Actually, that issue is not just in Mongolia. It's everywhere. Энэ бол зөвхөн Монголд тулгараад байгаа асуудал биш. Японд байгаа миний хүүхдүүд хүртэл яг адилхан асуудалтай. Бид технологийн давуу талыг мэдэж хэрэглэхээс гадна сошиал медиа болон ухаалаг гар утастай холбоотой эрсдлийг ойлгож мэдрэх ёстой. Энэ бүх зүйл бидний ажил амьдралыг энгийн ухаалаг, үр хүртээмжтэй зугаатай болгож байгаа хэдий ч хизээж бол хизээ хаанаас ч бол хаанаас орж олдог болсон нь хязгааргүй хэрэглээ, цагийн хяналтгүй хэрэглээ рүү түлхэж байна. Тиймээс мэдээллийн технологийн өгөөж баярцлыг давхар үнэлж байх хэрэгтэй. Хүүхдүүдтэй шаардлага тавьж загнахаас илүүтэйгээр эцэг эхчүүд өөрсдөө бодитоор үйлдэлээрээ үлгэрлэх ёстой. Өөрөө өдөр шөнөгүй гар утсаа майждаг компьютер дээрээ тоглоом тоглодог байж хүүхдээ хориглох нь шудраг бус. Хориглож хааж боох тусам ялангуяа хүүхэд улам бүр зөрж эсэргүүцдэг. Иймээс хүн хүнтэйгээ харьцаж байгаа гэдгээ ойлгон хүүхдтэйгээ сайдар ярилцах, ухаалаг утас, сошиал медиаг зөв зохистой, хязгаартай хэрэглэх зөвшөлтсөл хүрч болно. Би хүүхдийнхээ өмнө аль болох гар утсаа хэрэглэхгүй байхыг хичээдэг. Гэхдээ нөгөө талдаа би салбарт нь ажилладаг хүний хувьар ухаалаг утас, технологид донтоо гэдгээ мэддэгч хаана хизээ ямар үйлдэл гаргах вэ гэдгээ хянахыг хичээдэг. But of course, I'm also a little bit addicted to IT devices, so that I should also be careful on how I behave as well. Okay, thank you so much and thanks again. We appreciate Урилга хүлээн авч сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. all business in Mongolia. Thank you very much. Thank you very much. Thank you very much.